За өнөөдөр ярих сэдв яаж батарейгаа 3-4 жил хэрэглэх вэ гэдгийг хэлж өгье. Батарейнд үйлчилгээ хийх хэрэгтэй. Гол нь 3-4 жил хэрэглэхийн тулд үйлчилгээ гэдэг юу вэ? Үйлчилгээ гэдэг нь батарейныхаа яг одоо байгаа нөөцөө тодорхойлох, нөхөн сэргээх, баланслах гэдгийг бол үйлчилгээ гэж ойлгох хэрэгтэй. За яагаад батарейнд үйлчилгээ хийх хэрэгтэй юм бэ? Тэрийг одоо хэлхийн тулд хибрид систем гэж юу вэ гэдгийг эхлээд ойлгох хэрэгтэй болно. Хибрид машин гэдэг чинь хибрид системийн машин гэсэн үг шүү дээ. За тэрийг ойлгох хэрэгтэй болно. За дараа нь N80mH батарейны сул тал нь цэнгээ өөрөө байнга алдаж байдаг. Энэ нь баланс алдагдахад хүргэдэг. Угаасаа нөөцөө алдаж байгаа дээр нь нэмээд нөлөөлдөг хүчин зүйлүүд байна. Шууд болон шууд бус хүчин зүйлүүд байна. Шууд хүчин зүйл нь юу вэ гэж хибрид машины зөв зохистой хэрэглээ гэдэг ойлголт байдаг юм аа. Дэлхийд даяар монголчууд мэдэхгүй байгаа даа. За хибрид машины зөв зохистой хэрэглээ гэж юу вэ? Тэр нь одоо манайх ингэж байна. Машин авлаа. Тэгээд машин авангуудаа том дугуй тавьчихж байна машинда. Тэгэхээр машин их зүтгэж явж байна. За дээр нь өөрийнхөө хибрид машинаараа батарейтай машинаараа өөр хүний машин чирж байна. Тэр нь болохгүй бас. За 12 вольтын аккумулятор нь муу байхад яваад байна. Энэ хибрид машины 12 вольтын аккумулятор гэдэг бол өргөн үрээтэй ойлголтоо. 12 вольтын аккумулятор чи өөрөө 12 вольт биш 12.2-оос дээш вольттой тогтмол 12.2 вольттой байж идэг юм аа. Тэгэд энгийн аккумулятор биднес тавьж байгаа. За аккумулятор бол тусдаа ойлголт. За хибрид системийн бусад эд ангийн доголдолтой байхад машина унаж яваад байна. Мотор дотор доголдсон бусад цалхай мотор энэдрийн доголдсон багт унаж яваад байна. Тэгэхээр бас батарей нөлөөлнө. Уралтанд нь. За тэгээ хянах самбар дээр дэлгэцийг ойлгохгүй машина унаж байна. Хянах самбар дээр дэлгэц байгаа ч нэг дугууны зурагтай, моторын зурагтай, тэгээд нэг батарейны зурагтай тэр нь дүүрээд идэг, тэгээд доошлоод идэг. Тэрийг юу ч ойлгохгүй байна. Машина яаж унахаа мэдэхгүй байна. Хаазаа эзээ өгөх үү, хазаа хасах уу гэдгийг ойлгохгүй байна. За бас кондишны буруу хэрэгжилж байна. Кондишны буруу хэрэглээ байгаад байна. Кондишн маш буруу хэрэгжилж байна. За дараа нь юу авах вэ? За дараа нь цахилгааны гэмтэл гаргаж байна. Тэр нь янз бүрийн гэрэл чийдэн нэмэлтээр холбоод байна. 9 шидийн юм. Тэр нь болохгүй. За дараа нь шууд бус хүчин зүйл нь юу вэ? Батарейнаас нь. Шууд бус хүчин зүйл гэдэг нь Монголын байгаль, цаг уур, хүрээлэн буй орчин байна. За хоёрт өвөл хэд хүүтэнд батарейгаа хөлдөөчөөд шууд хөлдүүгээр нь унж яваад байна. За тэр батарей нөхөд маш том нөлөөлнө. За дулаан орохоор яадаг? Дулаан орохоор тоосчлт босчихно. Тэр тоосчлт нь батарейны хөргөлтийн системийг бохирдуулаад байна. Батарейгаа хөргөж дийлэхгүй байна. За ингэж бас том хүчин зүйл. За өшөөний том хүчин зүйл юу вэ? Замын төгжрөл батарейгаа бүрэн гүйцэд цэнэглэх боломж олохгүй байна. Олгодгоо. Батарейгаа байнга дутуулсан гэж явах яг батарей нурнаа, өшөө хурцтай нурнаа. За энэ бүдээс нэг дүнэлт гарлаа. Ямар дүнэлт гарч ийн? Монголынхон цаг уур тохируулан моторынхон тосыг сольдог шиг батарейндаа тогтмол үйлчилгээ хийлгэж байх хэрэгтэй. За давчхандаа ийм байна.